Сайн мэцхан өрхөн үзэгчтэй иргэдийн боловсролд нэвтрүүлэг яг одоо 600-гийн студиэс үзэгч танд шууд хүрч байна. За бид энэ удаа 2019 оны 1-р сарын 15-наас эхэлж хэрэгжих эмийн одоо үнийн хөнгөлтийн нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөр өнөөдрийн зочноо урьлаа. Ингээд зочноо танилцуулъя. За манай студид эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Оюнбат ирсэн. Орой минь төргий. Орой минь үзэгчтэй ч гэсэн орой минь төргий. За бихэр битэрийн өнөөдрийн ярьж байгаа сэдв бол бас иргэдэд нэлээд бас эрэлттэй байдаг, иргэдийн одоо анхаарлын төд байдаг бас сэдв гэж ойлгож байгаа л да. Тэгэхээр одоо энэ 1 сарын 15-наас хэрэгжих энэ эмийн үнийн одоо хөнгөлт чинь нэлээд бас шинжилэлт орсон гэж байна. Тэгээд энэ хичнээн нэр төрлийн ямар нэршлийн эмнүүд нэмэгдчихв, мөн ямар хуваар одоо хөнгөлөгдөж байна. Тэгэхээр сая бол 2018 оны 6 сарын 25-наас бол одоо 10 дугаар тогтоол гэж хэрэгжиж явж байсан. Тэгээд тогтоол маань хэрэгжихдээ газраар бид бас нэлээд хитэн эрэг үр дүнд хүрсэн л дээ. Тэгэхээр ямар эрэг үр дүн гэхээр одоо иргэд маань бол одоо сарын ихэнд очиж ойчрлоод эмийн сан өрхийн эмнэлэг дээр бол ингээд ойчир дараал үүсэхгүй болсон. Эмийн сангийн төсөв бол одоо хангалттай хүрж байгаа. Тэгээд бид нар дүүрэг харгалзахгүй үйлчлдэг болсон учраас одоо ямар ч айлч дүүргийн иргэн одоо ханаас чамаагүй юм ах бүрэн боломжтой эмийн хүртээмж бол сайжирсан. Тэгээд үнээс гадна бас эмийн зохистой хэрэглээ гэж. Бид нар бол одоо хяндаг болсон. Ямар юм чинь хэдэн цаг хэдэн минутанд хин гэдэг хүнд ямар юм бицэн. Тэр хүн хаанаас очиж тэр юм авсан. Тэр болгоныг бүр хяндаг болсон. Дэлгэрэнгүй хяндаг болсон. Ямар системээр яаж хянаж? Энэ систем нь бол 2018 оны 4 сараас эхлээд манай даатгал бол цахим системд орсон байгаа. Тэгэхээр цахим системд орохоос өмнө нь бол одоо иргэд маань бол хянах тэр болгон боломж байдаггүйсэн тий. Нэг хүн хэд чичнээ юм авсан. Хаанаас авсан. Тэгээ эмчнэр нь бол одоо тэр хүнд эмээ өгöd байгаа мөхгүй байгаа мó эмээ санан тэр иргэндээ үнэхээр мөнгөтэй төсөвтэй үйлчлэхгүй байгаа мүү гэдгийг бол хянах боломжгүй байсан. Тэгэхээр цахим системтэй болсноор бол бид нар бол одоо ингээд маш өргөн боломж бидний өмнө нэгдсэн байгаа. Тийм байна. Тэгэхээр мэдээж үйлчлэгээр ч гэсэн нэлээд хүрчээмтэй шуурхай хүндрэл багтаа гарна гэж ойлгож болох юм байна. За үзэгчдээ 7012 7005 гэсэн дугаарыг утас. Студид шууд ажиллаж байгаа. За нэг үзэгч авъя. За одоохондоо холбоодог байх шиг байна. За тэгэхээр ер нь одоо нэг ийм ойлголт байдаг л да. Одоо энэ чухам юу болсон? Одоо хөнгөлттэй эмийг ингээд бичүүлээд авдаг бид нар өрхөөсөө ч юм уу хаанаас ч юм. За тэгэхээр сарын эхэнд олдоод за нэг дээдлэн л одоо эхний 10-ын дотор олдоод тэрнээс хойш дууссан хөнгөлтэй эмийн хугацаа дууссан гэдэг. Тэгэхээр энэ байдал маань одоо юу болж байгаа вэ? Тэгэхээр цахим шилцэн учраас энэ байдлыг бол бид нар шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл одоо манай EMD.gov.cg юм ингээд вебсайтанд ороод нийслэлийн хэмжээнд байгаа одоо бүх даатгалаар үйлчилж байгаа ер нь хөдөө орон нутгийн айлч эмийн сан төсөв нь бол хэдэн хувьтай явж байгааг харах боломжтой болсон. Айлч дүүрэг. Тэгэхээр тухайн эмийн сан хэрвээ манай мөнгө дууссан гэвэл одоо ороод шалах ямар ч хэрэг ороо шалах боломжтой болсон. Боломжтой болсноо тий. Гэхдээ ямар ч үсэн айлч эмийн санд очиод одоо дууссан гэсэн юм бол байхгүй нэ тийм үү? Би сарын сүүлээр очисон ч гэсэн. Тий. Гэтэ энэ дээр бас нөгөө тодруулах юм байгаа л да. Өөрөөр хэлбэл нийслэлд бол бүх эмийн сангийн төсөв бол янз бүрээр хуваарлагддаг. Өөрөөр хэлбэл нягтршил ихтэй айгүй олон хөнгөлтэй эмээр үйлчилдэг эмийн саныг дор олон барилж ивэл тухайн эмийн сангуудын төсөв нь бол тодорхой хэмжээгээр бага байна. Хүн ам ихтэй ч гэсэн одоо эмийн сан багтаа газрын төсөв нь арай илүү тавигдсан ч юм уу тийм. Ингээд төсвийн хувьд бол янз бүр байдаг. Энээс нь хамаарат эмийн сан хэрэг бага төсөвтэй бол хурдан дуустдаг. Их төсөвтэй нь бол байж л байдаг. За хүн амын бас нэгтрлээр хамаарах нь. За үзэгч авъя. Байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Сайн байна уу? Холбогдсон уу тий? Холбогдсон байна. Та асуултаа асуугаарай. Би асуулт асуух яг бид нар эмээ авах гад тий сар болгон эмээ авдаг хүмүүс эмээ авах гад очдог. Сарын өмнө ч одоо тий сарын эхэнд ч байгаа, сүүлд ч байгаа гэж ярьж байгаа боловч яг өнөөдрийн байдлаар бид нар одоо эмээ авах гад очиход эм маань байхгүй. Яагаад ингэ мэдээлэл чинь ингэ зөрөөд идэв юм бэ? Яагаад ингэ худлаа яриад идэв юм? Эрүүл мэнд ерөөсөө нийгмийн наад эрүүл мэндийн даатгалыг чинь одоо ажиллаж байгаа хүмүүс нь эмзүүч нь мэдлэггүй байна. Одоо тэр эм бичиж өгж байгаа тийм ээ хэсгийн эмчнэр маань мэдлэггүй байна. Аль эсвэл зовж эмээ бичүүлчихэд очихоор зэрэг та оншоо тавиулаагүй байна, кодо тавиулаагүй байна гэдэг. Яагаад өнөөдөр хэсгийн эмчнэр энийг мэдэхгүй байгаа? Мэдэхгүй сууж байгаа. Өвчтөн хүмүүсийг яагаад ингэ хүндрүүлээд байгаа? За би одоо нэг л юм дээр жишээ хэлье. Одоо жишээлбэл ингэдэг бөөрийн дутагдaltaй хүмүүс сард 3-аас 4 ширхэг эм авах заавалчгүй зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхэд өнөөдөр сард 3 ширхэг эм авна гэж байгаа байхгүй юу? За бид 3 эмээ бичүүллээ. Тэгвэл өнөөдөр бид нар ноцид гэдэг эмийг бөөрийн тижэл гэж бид нар байнга хэрэгэлдэг Монфогийн салбаруудаас худалдаж авдаг.
Гэтэл энэ эмээ маань өнөөдөр ууж байгаа хүн өдөрт хамгийн дээдлийн хэмжээгээр 8 ширхгийг ууж байна. Сард 240 ширхгийг би дуух хэрэгтэй байдаг. Гэтэл би эмээ өнөөдөр авах бодчиход 100 ширхгээс илүү бичиж өгөхгүй гэж байж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг бид өнөөдөр өөрсдийнхөө уух ёстой хэмжээгээрээ би өнөөдөр өдрийн 6 ширхгийг уудаг бол би 180 ширхгийг энэ эмийг авах хэрэгтэй. Та аль эмээ санд хадгалсан бэ? Үнэхээр энэ эмээ авч үйлчлүүлмээр байгаа боловч өнөөдөр одоо би энэ ноцид гэдэг эмээ энэ сарынхаа уух эмийг дуусчаад байж юм л да. Монголын эмээ санд хадгалсан авъя гэхээр зэрэг 15 хүртэл ийм олгогдохгүй байна. Та нарын ярьж байгаа чинь та нарын одоо хийж байгаа олон санаанууд чинь зөв байгаа боловч үнэхээр яг эмийн сан одоо тий эмзүүч нар чинь ямар ч мэдлэггүй байна яваад очихоор нэг удаа би очиж үзсэн. Яасан гэхээр би тэгтээ тэр тухайн салбарт нь гомдлоо гаргасан байгаа. Очсон чинь Монголын салбар дээр очиод эмээ авах гэсэн чинь таны эм чинь цус шингэлэх эмээ маань биш байна. Илэгний эм бэ гэхээр би буцаад очиод хэсгийнхаа эмч дээр очиод дахиад хэлж байгаа байхгүй ийм юм байна гэд. Игсэн чинь ингээд буцаад ирсэн чинь өө тийм байж тэгээд ингээд эмзүүчийнхаа тэг хэсгийнхаа эмчнэрийн за уучлаарай. Өөрийнхөө одоо нэрэл мэндийнхаа энэ даатгалыг олж би танаас нэг юм асууя. Нэг юм тодруулъя танаас. Танаас нэг юм тодруулъя. Та сая аль эмийн санд очиод таны юм байхгүй байх гэж хэлсэн бэ? Аль дүүргийн аль эмийн санд? За одоо би Монголын эмийн сангуудаас би ерөөсөө одоо бүр сүрдээ хашилсан. Яаж юм ихээр зэрэг би ч өөрөө бөөний цэцэрлэгтээ өвчтөй байдаг хүн л дээ. Ихээр зэрэг би ингээл өдрө болгон артиксэд яваад байж үнэхээр чадахгүй. Тийм болохоор би Монголын салбаруудын надад бүх утас байгаа. За Монголын зоос гоёлын өөдөөс харсан салбарлуу заалгаад юу асуусан. Одоохондоо таны юм болоогүй байна. 15-наас санхүүжилт орно гэдэг юм маань одоогийн байдлаар бол байхгүй л байгаа байхгүй юу? Ойлголоо. Баярлалаа. Танд холбогдсон баярлалаа. За энэ хүнд хариулт өгөх үү? Одоо сая бүрийн төгөлтэй. Тэгэхээр ийм байна. Монголын эмийн сангуудын тухайн төсөв нь бол бас хэд байгаа юм би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр магадгүй төсөв багтаа төсөн дуусчлаа гэж ярьж байна. Гэхдээ нацид гэдэг юм чинь манай Монгол улсад одоо өнөөдрийн байдлаар бол манайтай гэрээтэй 1017 эмийн сан байгаа. 1017 эмийн сан энэ нацид гэдэг юм бүгдөө өгөх ёстой. Хоёрдугаарт бол тоошрох нь баг гэж хэлээд байна тий. Тэгэхээр тэр эмийг бол хэрэглэх заавар нь бол 4-8 кг-ийн 5 кг-ийн нэг шахмал гэж явд байна. Тэгэхээр ер нь бол 180 200 уун. Тэгэхээр эмчин уун гэд жороо бичсэн байгаа тохиолдолд тухайн эмийн сан нь бол тэр тоошрохыг нөх ёстой. Өгөхгүй гэж хэлэхгүй үстэй тийм. Хэрвээ эмч 100-аар бичнэ, энэс илүү бичихгүй гэж ивэл энэ эмчтэй холбоотой асуудлыг манад тавих хэрэгтэй. Тэр эмч ямар дүүргийн, ямар одоо эмнэлгийн, ямар өрхийн эмч нь ийм асуудал гаргаад байгаа бид нар шалгаж үзнэ. Тийм яагаад гэвэл хуулийн болвол хүрээнд бол энэ хүн одоо хэрэглэх зааварт заасан тун тоошрохоор эмээ авах ёстой. Манайтай гэрээтэй эмийн сан нь тэр эмээр үйлчлэх ёстой. За энэ хүнд утасны дугаар өгөх боломж байна. Одоо албаны утасны дугаар. Магадгүй энэ хүн өөрөө бас асуудалтай учраас хамаагүй явж болтгүй гэж байна л да. Ер нь бол 70 10 11 28-гээ манай даатгалын ерхий газрын дугаараа 11 11 гэж засгийн газрын аль утсанд тандаж байна. Утаснаас гадна бол бас ажил хэрэг болоё гэвэл бичгээр бас хандвал зүгээр л дээ. Тэгэхээр бид нар бол тэрийг нь үндэслээд ямар газрын ямар эмчин одоо ийм асуудал үүсгэхэд бид нар бол шалгаж үзнэ. За баярлалаа. За дараагийн үзэгчийг авъя. Байна уу? Байна уу? Сайн байна уу? Холбогдсон байна та? Санал байна уу? Асуулт байна уу? Шууд. Би нэг юм тодруулах гэдэг нөгөө нэг сүрээгийн ингээд уудаг штэ. За. Тэр энийг нэг өдрөөр нөгөн гэдэг энэ өрхийн имийн сангууд гэдэм байл та. Хэрвээ хүн ажилдаа орох юм бол тэрийг сараар нь ч юм уу өдөр үүнд нөх боломжтой байдаг уу эсвэл өсрөл 2 өдрийг хийж очиж өрхтөр заавалч очиж харж байгаа дуух хэрэгтэй тэрийг энийг тийм боломж байдаг болов арай ихээр одоо хугацааг амгалт авах. За баярлалаа танд. Сүрээгийн бол төр хариуцдаг юм. Өөрөөр хэлбэл даатгалын сангаас гардаггүй. Төр 100% хариуцдаг. Сүрээ гэдэг өвчин маань өөрөө эмэнд маш амархан дасал өгдөг. Тэгэхээр энэ эм чинь бол заавал дүүргийнхаа сүрээгийнхаа эмчийн хяналтан доор тоош ирэхээрээ уучаад тухайн одоо эмээ ууцсан гэдэг дараагийнхаа тунгаа авч явах ёстой. Тэгэхээр энэ эмийг бол нэг ууж эхэлсэн бол 3-8 сар тасрахгүй удаг юм байгаа. Тэгэхээр энэ эмийг бол одоо яалтчгүй төр тендерээр худалдаж аваад иргэндээ бол өнгөө өгдөг. Тэгэхээр зэрэг урьдчилан тэгж олноор нь авах боломж байхгүй гэсэн үг үү тийм. Энийг бол хяналттай явдаг. Өөрөөр хэлбэл эм нь маш амархан дасдаг. Тэр сүрээгийн одоо тэр өвчин үүсгээд байгаа тэр одоо ням байгаа шүү дээ. Тэр нянгийн ч нь одоо улс бол бас
аюултай учраас хянах хэрэгтэй. Энэ өвчтнүүдийг хяналтнаа байлгах хэрэгтэй. Заавал хяналтанд ороо уулгадаг байх нь. За дараагийн үзэгчийг авъя. Байна уу? Сайн байна уу? Би тийм хоёр юм лавлаацгаая. За. Нэгдүгээрт энэ аптекууд дээр очихоор зэрэг ердөө дандаа байхгүй л гэдэг. Нөгөө төсөв дууссан. Одоо ингээд нөгөө дурын аптекаас очиод авч болно. Хизээл бол очиж авч болно гэдэг чинь энэ ч юусаа амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Нилээ олон аптекуудаар явхаар зарим ихэнх нь байхгүй ч худлаа ярьж байгаа цаад бол ч ингээд тиймэрхүү юм яриад байдаг. Тэгэхээр зэрэг нэгдүгээр энэ төсөв янз бүр гэдэг чинь ерөөсөө худлаа төсөв нь янз бүр байсан байж болно. Гэхдээ нөгөө хүмүүс ерөөсөө нийт масаараа чөлөөтэй авдаг болсон гэдээ ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг дурын өдөр очсон ч авч чадахгүй. Зүгээр одоо өгж ийнгүй юу гэж баахан явж ээж л авч байгаа нэгдүгээр. За тэрэн дээр нэг анхаараа. Хоёрдугаарт тэр нөгөө асуудалтай газруудаа хандах утас гэж сайн нэг хэлсэн. Тэр утсыг тодруулаад дахиад хэлээд өгөөч. Бид нар одоо ингэж болохгүй байна гэдэг юм хаан тавхаа мэддэг. За тэр утасны дугаарыг хэлэх үү? 70 10 11 28 70 10 11 28 гэж шүү. 70 10 11 28. За баярлалаа танд холбогдсонд. Баярлалаа. За дараагийн үзэгч холбогдох хүртэл би бас нэг юм асууя л да. Одоо энэ төсвийн асуудлыг яах вэ? Одоо төсөв нөө баг тавигдаад ингээл дуусчаад байна гэж байна. 2 3 ч хүн сая бас тэгж хэллээ те. Яг үнийг хэлэхэд яг сарын яг дурын өдөр очиод бол авч болохгүй л байна гэдэг чинь. Энийг зохицуулах ямар боломж байх вэ? Саяны хүн ярьлаа шүү дээ. Би ингээд ойрхон байдаг хэдийн сангаас асуучаал тэгээд асууж явахаар байгаад аваад байна гэж сая өөрөө хэллээ шүү дээ. Тэгэхээр нөгөө бас асуух шаардлагатай. Хоёрдугаарт хэрвээ олон нийтийн сүлжээ вебсайт ашигладаг бол бас харчих нь зүгээр. За тийм байна. Айл эмийн санд нь байна те төсөв нь байна. За тэгээд манайхаас бас хандаад асуучж болно. 70 10 11 28. За энэс гадна яг 12 сар бол айгүй онцгой сар л та. Манайх өмнөх жилийн маань гэрээнд дуусаад дараа жилийнхаа гэрээг байгуулдаг. Тэгэхээр нөгөө энтэй холбоотой бас төсвийн наан цаана гэдэг асуудлууд үүсдэг. Энэ 12 сар дээр бол баг зэрэг тиймэрхүү асуудал тулгарсан байж магадгүй. Гэтэ ер нь бол одоо 2018 онд бол манайтай 864 эмийн сан гэрээтэй ажилладаг байсан бол 2019 онд бол одоо 1017 эмийн сан болсон. Өөрөөр хэлбэл эмийн сан тоо нэмэгдсэн. Хүртээмж нэмэгдэх зорилгоор. Үүнээс гадна бол одоо 2018 онд эмэнд бол 29 тэрбум төгрөгийг бид нар бол зарцуулдаг гэсэн. Одоо бол 2019 онд 33.1 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл эмийн төсөв бас нэмэгдсэн. За тэгэхээр үзэгчтэй манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид 70 10 11 28 гэсэн дугаарын утсыг бас тэмдэглээд аваарай. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын утас. За энэ хөнгөлтэй эмийн талаар янз бүрийн асуудал байх юм бол бас энэ утас руу асууж болох юм байна шүү гэдгийг хэлье. За ингээд дараагийн үзэгчийг авъя. Байна уу? Байна уу? Байна. За холбогдсон байна та. Холбогдсон байна та. Сайн байна уу? За. Тэгээд эрүүл мэндийн танд байгаа мөнгөөр нь ямар сайтаар харж болох уу? Ойлгосноо. Мөнгөг бол одоо EMD GovCG гэмнгээд хэрвээ зүгээр интернетээр харах бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэж бичих юм бол шууд хайлтын линк нь гараад ирнэ. Үндсэн вебсайт бол EMD GovCG гэмэн. Энэ дээр бол тань туслая гэсэн болон байгаа. Тэндээс харж болох нь. За өөр асуулт байна уу танд? За баярлалаа танд. Баярлалаа. Тэгэхээр энэ хөнгөлттэй эмийг ер нь сонгохдоо одоо хөнгөлтөнд хамруулж байгаа эмийг сонгож байгаа шүү дээ, тий? Мэдээж тодорхой мэргэжлийн байгууллагуудын шалгуураар сонгодог байх. Эрэлт хэрэгцээ одоо юу гэдэг нь зорилт бүлэг гэдэг юм уу? Энэ бүхнийг харгалзан үзэл сонгодог байх тийм ээ. Ямар шалгуураар одоо сонгодог вэ? Энэ бол их гоё асуулт байлаа. Тэгэхээр энэ бол хүмүүс их сонирхож байгаа гэж бодож байна л да. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь бол одоо зайлшгүй шаардлагатай энэ хөнгөлтэй эмийн жагсаалтыг бол одоо гаргахтаа бол зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд үндэслэж гаргадаг. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гэдэг нь бол манай эрүүл мэндийн яамнаас одоо 3 жил тутамдаа баталдаг эм жагсаалт байдаг. Энэ жагсаалт маань бол манай Монгол улсад зохилон тохиолдож байгаа өвчин буюу одоо нас баралтын тэргүүлэх шалтгаан ч юм уу өвчлөлийн хамгийн их шалтгаанд одоо хэрэгэлдэг гол амин чухал эмнүүдийг оролцсон жагсаалт бол эрүүл мэндийн яам баталж өгдөг. Энэ жагсаалтыг үндэслээд манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь бол эмийнхаа нэр төрлийг сонгодог. Эмийнхаа нэр төрлийг сонгохдоо бид нар бол хэд хэдэн зарчмын асуудлыг бол баримталдаг. Үүн дээр бол нэгдүгürt Монгол улс заавал бүртгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тасрахгүй нийлүүлдэг байх хэрэгтэй. Зах зээл дээр заавал байдаг тасардаггүй юм байх хэрэгтэй. За тэгээд
жороор олгодог юм. За тэгээд энэс гадна бол одоо бас түрүү ярьжсэн дээрэлт хэрэгцээ гэдэг хэд хэдэн зарчмын асуудлуудыг бол хараалцаж үзэж сонгож байгаа тийм ээ. За үзэгч авъя. Байна уу? Байна уу? Байна. Холбогдсон байна та? Сайн байна. Сайн байна уу? За нэг хоёрыг асуух гэсэн юм аа. За. Энэ за би яг юутын хэлийг хүрмэн гэдэг эмийн сан дээр чинь нөгөө нэг хөнгөлтэй юмуд нь дууссан. Энэ ерөөсөө өчтөрхөн болсон асуудал. За. Эм ахгүй ч дууссан байсан юм уу хөнгөлтэй юм? Тий, хүрмэн гэдэг дээр ингээд дууссан гэдэг ихгүй. Тэгтэл нөгөө нэг өөр одоо хорооллынхаа дотор байдаг эмийн сан дээр хахад бүх юм дайж байгаа ихгүй юу? За. Нэгдүгээрт нь энэ хоёрт нь болохоор штэ энэ эмийн сангийн одоо эрүүл мэндийн даатгалын хөнгөлт нь болохоор эмийн үний хөнгөлт нь болохоор бүх юм нь нэг ижил хуваар хөнгөлттэй байдгүй эмэн дээр өөр хөнгөлт эдэлт юм уу? Тэгээ одоо миний энэ авсан 3 эмэн дээр бол болохоор штэ ингээд нэг өөр хуваар ингээд. За баярлалаа танд. Ерөнхийдөө ойлголоо таны асуултыг. За тэр эхний асуултын тухайд бол тэр хүрмэн дууссан өөр газар байна гэдэг бол энэ бол үнэндээ бол бас асуудал биш юм шиг болж тарж штэ тийм үстэй тий. Яг байгаа газараас нэрж хайж байгаа бол авах юм шиг байна. За хоёр дахь асуултыг. За хоёр дахь асуулт бол сая хөнгөлтийн хувь ярьсан тий. Тэгэхээр хөнгөлтийн хувийг бол бид нар бол одоо жигсаалтаа шинжилгээтэй бол нөгөө судалгааны үнэлж хийсэн л дээ. Тэгэхээр олон улсад бол тэр хөнгөлтийн хувийг яаж ойлгодог юм. Урд нь бол хуучин жигсаалт бол 16 онд байсан жигсаалтанд бол одоо үнэтэй юм байсан ч хямдхан юм ч байсан ижлэхэн хөнгөлөж явчихдаг гэсэн. Тэгээ энэ бол замбраагүй чиргэлдэг байсан. Ингэж явчихсан. Одоо шинэ жигсаалтаар бол бид нар олон улсын Аз хөгжлийн банк юм те олон улсын байгууллагын тусламжтайгаар судалгаа нэлээ хийгээд тэгээ хөнгөлтийнхаа хувь хэмжээг тогтоохдоо хамгийн хямдхан эмийг бол 80% өнгөрөх. Өөрөөр хэлбэл даралтны амлодипин гэдэг юм байх юм бол тэр эмийг бол одоо 1500 төгрөгөөр авах боломж байна сарынхаа эмийг. Үгүй бол боломжтой хүн бол одоо жоохон үнэтэй юм нормотипин гэдэг эмийг бол одоо 20,000-аас хөнгөлөл тодорхой хэмжээний 30-40% хөнгөлүүлээд авах боломж. Тэгэхээр үнийн хөнгөлөлт харьцан адилгүй гэсэн үг тийм. Өөрөөр хамгийн хямдхан эмийг бол одоо 80% хөнгөлөөд бусад эмээс нь бол ижил хөнгөлтэй юм хасч өгсөн. Ийм зарчим баримтсан. Гэхдээ энэ бол сая бол одоо 2018 оны 6 сараас хэрэгжсэн тогтоол маань ингэж явсан. Тэгээ бид түрүү ярьсантай хоёулаа ярианых ихэнд бол чигсаалт маань шинжилж байгаа гэдэг. Тэгэхээр хараа юм байна. Тэр одоо эмийн сангийн хүн л одоо энэ эмийг одоо тэдэн хувь хөнгөлнө гэдэг л юугаар л тэр амаар л одоо бид нар өөрөлдөл худалдаж авах нь байна тий. Иргэдэд бүр тодорхой мэдээлэл өгж болох одоо тэр амлатикийн чиглэл саяны нэрсэн эмийг яг тэдэн хувиар хөнгөлнө шүү гэдэг ийм мэдээллийг өгсөн үтэй вебсайт дээр байрлуулсан байгаа юу? Байгаа. Бүх юм илтгэж байгаа. Тэгэхээр одоо 2019 онд одоо жигсаалт маань шинжлэгдсэн. Тэгэхээр бид нар бол хуучин жигсаалтыг гарсны дараа бид нар нэлээ их судалгаа хийж үзсэн л дээ. Одоо ямар хүмүүс ямар эмийг аягүй хэрэгжилж байна, ямар эм эрэлт хэрэгцээ ихтэй байна, тэднийхээ хувь нь хэд ээж хэд болчих. Тэгэхээр одоо манай нийт даатгалагч юм бол одоо 50-аас дээш насны хүмүүс бол одоо нийт даатгалын 56% эзэлдэг. 0-аас 18 настай хүүхд бол 21% эзэлдэг. Эндсэндээ бол одоо 0-аас 18 нас тэгээд 50-аас дээш насныхан манай нийт даатгал одоо 77-78% эзлээд байгаа юм л та. Тэгэхээр эдгээр иргэдийн маань хэрэгэлдэг эмнүүдийг бол бид нар судалж үзээд бас хувийн нэмж өгсөн байгаа. За, саяны хүн жишээлбэл одоо миний авсан 3 эм хөнгөлт нь ингээд харилцаа айлгүй байна гэж яриад байна шүү дээ. Хэрвээ зүгээр тийм гомдолтой ч гэдэг юм уу байх юм бол одоо вебсайт руу ороод харж болох нь шүү дээ. Яг тэр тухайн эмээ хараад яг хэдэн хувь хөнгөлөгдөх нь байна. Үндсэн үнээсээ гэдгийг харж болно. Одоо энэ хөнгөлтэй эмийн жигсаалт бол манай вебсайтн дээр ингээд хэвлж авахд бэлэн файлаараа байж байгаа. Хин дуртай хэвлээд авч болно. За баярлалаа. За дараагийн үзэгчийг авъя. Байна уу? Байна. Би нэг энэ үний хөнгөлтийн талаар ярьж байгаа шууд утсан. Тийм байна. Холбогдсон байна та. За. Би энэ юу яах гэсэн юм аа? Нэг даралт хэсэг өвчтэй юм байна маа. Даралт. За. Даралт өндөр байна гэсэн үг л дээ. Тэгээ энэ би группт хяналтанд байдаг хүн л дээ. Тэгээ манай энэ ч болохоор ингээ 2 юм бичиж өгч байгаа. Та өглөө 8 цагт нөгөө лориста 100 өдөөс хойш оройн болохоор амлодипин уу гэдэг. Ингээд бичээд өгөнгөт нөгөө аптек дээр очиад авах гэхээр тань даралтны юм 2-ыг өгч болохгүй гэд ингээд ах энэ одоо юм яа гэсэн үг. Яг эмчийн бичсэн жорооч нь өгөхгүй байгаа мó тоошрох гин. Тий, эмч үчээ өгч байгаа.
хоёр одоо ингээд жишээлбэл чинь ингээд Дориста 100 тэгээ амлодипин тэгээ доор нь болохоор одоо юу гэдгийг нэг ямар 81 үлээ. Нэг цус шингэлдэг мэнгэлдэг чинь юу үлээ. За. За ингээ 3 бичиж өгчдөг. Тэнгүүд нөгөөг нь өгч байгаа. Тэгээд хоёр энийг та нэгийг нь аваа. Тань ингээ хоёр даралтны юм өгөхгүй гэдэг ингээд ах юм. За. За өөр асуулт байна уу? Даралт буухгүй байхгүй юу? Миний хоёр. За ойлголоо танд. Ойлголоо. Тэр хэдийг яана гэсэн. За. Энэ бол энэ асуултыг бол одоо манай 70 11 28 гэсэн утсан гомдлоо мэдүүлж болно. Бол даралт ихсэх өвчин бол дан ганц эмэр буудаггүй. Хоёрын муух тохиолдол зөндөө байдаг. Манад бол хяналтын эмчнэр хяналт хийдэг хүмүүс байгаа. Эдгээр эмчнэр маань бол одоо тухайн эмийн сан манай дээр илгээж байгаа жор дээр бол одоо ямар юм бичсэн бэ, ямар оншийн дагуу өгсөн байна гэдгийг нь бол эмчнэр шалгадаг л да. Тэгэхээр энэ асуудлыг бол бас асуудлаа тавиа шийдүүлж болно. Тийм байна. Ямар ч үсэн эмчийн жорын дагуул бол өгөөгүй л байна, тийм ээ. Тэгэхээр магадгүй бид нар тэр мэдээлэл тэр эмийн сантай холбогдоод залруулга хийж болно. Аггүй бол та бас өөр нэг эмийн сангаар ороод үйлчлүүлж болно. Сонголтууд бас өргөн байгаа. Ягаад гэвэл бүх төргийн эмийн сангуудаар хөнгөлтөө ийм олгогдож байгаа учраас, тийм ээ. За дараагийн үзэгчийг авъя. Байна уу? Байна уу? За байна уу? Байна уу? За холбогдсон байна шүү та? Байна. Холбогдсон байна. Байна. За ямар асуулт байна танд? Би хөдөөнөөс ярьж байна. За аль эмчийн хөнгөлт бол хот хөдөө гэж ялгаагүй байх уу? Байна уу? За байна, сонсож байна таныг. За өөр асуулт байна уу та? Хот хөдөө гэж энд бол тэрийг хөдөөгөөс бол хотоос бол энэ хөдөөний эмч нь өндөр үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл одоо энэ 10 гихт бол нэг нь 4,000 төгрөг байж их жишээтэй. Хотод бол нэг 3,000 төгрөг байж их жишээтэй. Тэгтээ тэргээр хөдөөд ч юм одоо тэр 4,000-аар нь авах уу? Ерөнхий үн одоо 3,000-аар нь авах уу? Гэх мэтийн. Одоо ийм үний бол зөөрөө их явдаа. За, аль аймаг уу та? Аль аймагаас холбогдож байна? Би Хот аймагаас асууж байна. Хот Алтаас. За. За, өөр асуулт байна уу? За. За, үний зөрүүний талаар ярьж байгаа шүү. За, би энэ дээр хариулъя. Нэгдүгээрт нөгөө хөдөө хот ялах уу гэж асуусан тий. Тэгэхээр хөдөөний иргэд маань хотод ирж иж болно. Нэг бол хотын иргэн хөдөөд томилтоор атсан байж болно. Тэгэхээр 30 хоногийн хугацаанд бол ямар нэгэн одоо асуудалгүй өрхийн эмнэлгийн анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ бол авах бүр хэрэгтэй. Гэхдээ хөдөөний иргэд маань одоо хотод 30 хоногоос илүү хугацаар оршин сууж байгаа тохиолдолд тухайн байгаа газараасаа түр эзгүй гэдэг хасалтаа илгээд хууль байгаа шүү дээ. Хасалтаа ичээд тэр одоо түр шилжиж сууж байгаа газараа бол тэмдэглэл бүртгүүлэх хэрэгтэй. Тэгэхээр ингэж бүртгүүлэхгүйгээс болоод нэг удаа бол манайхаа олгоно. Хоёр дахь удаа бүртгүүлээгүй бол танд одоо энэ үйлчлэгээ авах хэрэг байхгүй. Тийм, иргэн энэ шилжилтгүйн зорчилттой холбоотой бас мэдээллүүдийг өөртөө манай иргэд бас сайн мэдчих хэвээр юм шиг байгаа юм, тийм ээ. Мэдхгүйгийн улмаас бас хохирох тохиолдол байгаа дээ шүү. Тэмээг аж мэдхгүйс сараас байж байгаа хугацаанд өвдөх, барих, эм тан хөнгөлүүлэх тохиолдол хүний амьдралд бас гарна шүү дээ, тийм. Тэгэхээр иргэд өөртөө бас мэдээлэлтэй байх хэвээр юм шүү. Манайх бол ерөнхий хориг бол тавиаг үйлчлүүлэх эрхийг нь бол нийцсэн. Эмээ бол эхний 30 хоногтой багтаад ханаас ч хамаагүй аавна. Хөдөөний иргэн хотод ирлээ альч дүүрэгтээс хамаагүй өрхийн эмнэлгээс очиад авах бүр хэрэгтэй болсон. За дараагийн үзэгчийг авъя. Байна уу? Байна уу? Байна. За холбогдсон байна та. Сайн байна уу? Байна. Байна, холбогдсон байна. За энэ эрүүлүүдийн тийм байна. Тийм байна. Эмийн хөнгөлтийн талаар юу? Энэ бол яаж асуултыг? Та шууд асуултаа асууж болно эмийн хөнгөлтийн талаар, хөнгөлттэй эмийн талаар. Хөнгөлөлттэй эмийн талаар та шууд асуулт асууж болно. Манай нэвтрүүлэг шууд явж байна. Хөнгөлттэй эмчийн зарим газар үнэн зөрүү аа. За үнийн зөрүүгөөс өөр юу байна? Сая бас хүн асуусан. Өөр асуулт байна уу? Ямар яа гэнэ вэ? Ямар юу гараа юм бэ? Тийм үү? Байна уу? За дараагийн үзэгчтэй холбоотой асуултаа тодорхой тавиараа манай үзэгчд. Бас цаг яваад байгаа учраас. Өмнө нь ярьж байна. За сайн байна уу та? Сайн байна. Ажлын төсөөлсөн нөлөөний төрбий. За энэ хөнгөлтэй юм гэдэг чинь сайхан хөнгөлсөн маш олон бий гэдэг байдаг.
Гэтэл энэ одоо даралт хэрэгтэй байдаг настангуудын өдөрт ганц удаа уудаг Тенокос гэдэг юм чинь Тенокос чи 2 дахин нэмэгдсэн байх юм үнийг. Өөрөөр хэлбэл 7500-аар сар уудаг байсан бол 15420 болсон байгаа. За. Тэгээ энэ одоо хамгийн хэрэгтэй юмнуудыг нэмж хэлчихад байдаг. Тэгээ наснууд ч одоо тэнийг авчихгүй нөгөө тэтгэр хэдүүлээ. Энийг ясандаа бол дараалт дараа одоо бүгд бурхан бол гэсэн ийм байдалтай болчихлоо. Та өрхийн эмчтэй хандаж хөнгөлөөсөн үү? Хөнгөлтэй эмийн бичиг авсан уу энэ эмэн дээрээ? Ер нь энэ эмийн чинь хөнгөлтэй юугаар бол дандаа юундаар очиж авдаг байхгүй юу? За. Тэгсэн ирээд тийм үнэтэй байгаад байна уу? Тэгсэн чинь энэ төрүүчийн сараас эхлээд би 10 сараас эхэлсэн байна. Нөгөө 7500 бариад очсон чинь 15430 болсон байсан баха. Гоцтой. За та өмнө Гомь аймаг тийм ээ? Тий. За та энэ ахмадтай тэр өдөр тооцоод нөгөө энэ ахмадгүй ч уухтаад хадаад нь өдөөд сүүлдээ бүр тэр өдрийн 3-уугаар даралтаад дарж чаддаггүй байхгүй юу? Ааха. За. Баярлалаа. Хамгийн хэрэгтэй өдөрт ганц суугаад тань дараад ганц суугаад болоод байдаг юм болгоч одоо. За ойлголоо. Таны асуултыг ойлголоо. Танд өөр асуулт байхгүй юу? За. За би хариулъя. Тэгэхээр иргэдэд маань одоо эмчнэр бас сайн сурталчилгаа мэдээлэл хийхгүй байна л да. Өөрөөр хэлбэл саяны хүн авдаг юм нь бол одоо ерөнхий нэршил гэж байдаг. Эми одоо жишээ нь амлодипин гэдэг. Амлодипин дотроо бол одоо жишээ нь 10 мг-тай 13 ширхэг юм байна. Энэ 13 ширхэг юм чинь бид түрүү ярьсан 1500-аар та сарынхаа эмийг авч болж байна. Үгүй бол та жоох үнэтэй эмийг бол тодорхой хэмжээнд хөглүүлээд авчиж болж байна. Тэгэхээр энэ талаар бол мэдээллийг манай өрхийн эмчнэр иргэдтэй хүргэхгүй. Нөгөө хүмүүс маань хэрэглээ сурцсан юм л аавна. Харин гэж ярьдаг. Тэгээ саяны хүн чинь хөнгөлүүлсэн хэрнээ 15000 гэж яриад байгаа юм шүү. Тийм. Тэгэхээр би түрүү нөгөө ярьсан хөнгөлтийн хувийг ярьсан шүү дээ. Тэгэхээр бид нар бол ижил одоо ямар нэгэн аль нэг үйлдвэрлэгч аль нэг компанид даваа ирэх болгоогүй бид нар ижил хөнгөлтийн хувийг баримтлсан. Тэгэхээр эмчнэр маань бол энэ хүмүүст одоо нэг ижилхэн үйлчлэгч бодтой гэхдээ худалдааны өөр юмнууд бол байдаг. Арай үнэн хямд гэсэн үг. Үнэн хямд юмнууд сонголцсон байдаг. Тэгэхээр энэ юмнууд чинь бол бүгд ижилхэн үйлчлэнэ. Тодорхой хэмжээнд 12 цагийн дотор юм уу 24 цагийн дотор даралт болгодог бол яг л тэгж болгоно. Зүгээр л одоо нэг нь Кипр улсад нэг нь одоо Герман улсад, Унгар улсад үйлдвэрсэн гэдгээр уулсаараа ялгаатай. Худалдааны сад брендинг болон брендинг брэнд болон брэнд биш гэдгээр ялгаатай. Тийм. Нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор сая бол би нэг хөнгөлтэй юмынхаа шинжилсэн жагсаалтын өөрчлөлтийн талаас ярьж амжсангүй асуулт аяг асуугаад байна л да. Харин тэгж байна. Одоо бидэнд минут 30 секундын хугацаа байна. Тийм учраас үзэгч авахгүй яг мэдээлэл өгч. За гол мэдээлэл өгч. Бид нар бол судалгаа хийсэн те жагсаалт маань одоо өмнөд жагсаалтаас одоо шинэ жагсаалтын хооронд ямар өөрчлөлт яах вэ? Тэгээ ер нь иргэдэд маань юу хэрэгтэй судалж үзсэн. За яг тэрийгээ тавчих өгч. Сая яг ямар жагсаалтанд ямар юм нэмэгдчихв. Тэгэхээр бидний бол Монгол улс цогцлон тохиолж байгаа өвчнийг судлаад үзэхэд бол нэгдүгээр зүрх судасны юм байна, өвчин байна. Дараа нь хоол боловсруулалтаа мэлэг зүс хотоодны юмнууд. Одоо эдгээр юмнууд бол эдгээр юмнууд дотор хамгийн их борлуулалттай юмнуудыг бид нар бас гаргаж ирсэн. Тэгэхээр эдгээр юмнуудын хувийг нэмэх, хуучин жагсаалтад харьцуулах хэр их үнэ буусан байна. Эндээс нь судалгааг гаргаж ирээд бид нар одоо 62 эмийн хувийг нэмж өгсөн байгаа. Зарим нэг одоо тэ 62 эмийн хувийг нэмээд 58 эмийн үнийг буулгаж өгсөн. Бид нар ханган нийлүүлэлт байгууллагатай гэрээ хийгээд ярилцаад одоо ханган нийлүүлэлт байгууллага маань үнэ буулгахыг гээд бид нар одоо 58 эмийн үнэ буулгачаад байна. Тэгэхээр одоо шинжилсэн жагсаалтаар бол одоо хоол боловсрол, илэг зүс хотоодны зүрх судасны одоо эдгээр юмнуудыг бол одоо бас вирус юмнууд байгаа тийм өшөө хөнгөлтэй юм нэмээд өгсөн ба. Тэгэхээр одоо 1 сарын 15-наас эхлээд та шинэ жагсаалтаараа таны хэрэгэлдэг юм тэр хэрэгжиж эхэллээ тий 15-наас эхлээд. За бидний ярилцах хугацаа дууссан байна. Ингээд ирж мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажил амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ иргэдийн боловсрол нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзъя. Баяр таа.